За өнөөдөр та бүхэндээ айгүй амархан хийгэж болдог маш хүчтэй мөнгө дуудах домыг зааж өгье гэж бодлоо. За ерөөхдөө бол орох зүйлсүүдийн хамгийн ихэнд бол ногоонлаа орно. За ногоонлаан дээр фэх урунаа зурж өгнө. Фэх урунаа бол эд баялаг аз амжилтыг дууддаг рууна тэмдэг улаан эсвэл харангийн палмастра лаан дээр ингээд зурчих нь байна. За дараагийн бэлтгэх зүйл нь болохоор нутаг хар кофе, дурын хар кофе байж болно. Хар кофе лаан дээр нэмж өгснөөр мөнгө орж ирэх энергийн урсгалыг хурцсах зорилготой. За дараа нь нутаг синамон бидэнд хэрэг болно. Синамон эд баялаг аз амжилтыг дууддаг билээ. За хэрэг та бүхэнд байгаа бол peppermint essential oil буюу гааны эфирийн тосыг нэмж өгвөл бүр сайн. За тэгтээ энэ байхгүй бол яах вэ? Заавалжгүй нэмэх хэрэггүй. Зөвхөн кофе нутаг синамон ашиглаж болно. За одоо тэгээд дараа нь бид бүтэн ямар нэгэн байдлаар гимтээгүй урагдаагүй лаврын навч хэрэг болох нь шүү. Нэг талтай лаврын навчныхаа нэг тал дээрээ олохыг хүссэн мөнгөнийхэн тоо хэмжээг бичиж өгнө. Нөгөө тал дээрээ өөрийнхөө нэр, турсан он сар өдрөө бичиж өгөх нэ. За ингээд бид дараагаар юу хийх ёстой вэ гэхээр энэ хүү ногоонлаагаас суглаад доод талд нь баг зэргийн нутаг синамон кофегоо цацаж өгнө. Заавалжгүй бүр хийлаа гэхгүй босоо ногоонлаан дээр эфирийн тосоо дургж агаад нутаг кофе синамоно бас турхиж өгч болно. Гэхдээ ногоонлоо нэлээд амар байдаг. За ингээд нутаг синамоно баг зэрэг цацаад хар кофегоо хийгээд тэгээд лаагаа хасаах нь байна. За энэхүү домыг хизээ хийвэл тохиромжтой вэ гэхээр сар дүүрч буй үе буюу waxing moon гэхээр шинэ сарнаас бүтэн сар руу шилжих үеийг сар дүүрч буй үе гэдэг. Сар дүүрч буй үед хийвэл сайн мөнгийг татах боломж нэг санхүүгийн өсөлтөнд сайн өдөр байх болно. Бүтэн сард бас хийж болно. Эрчим хүч хамгийн дээд зэгтээ хүрдэг мөнгөн дэвшил баялаг дуудаад хамгийн хүчтэй үе юм. За тэгээ баасан гаргийн бүтэн сартай хайр мөнгө тансгийн амьдрал энерги давмгалдаг. Мөнгөний дом хийхэд хамгийн онцгой таатай өдөр. Бүтэн сарнаар ялангуяа тэр өдөр нь 5 дахь өдөр буюу баасан гараг байх юм бол маш сайн онцгой хүчтэй өдрөө гэж ойлгож болно. За бусад өдрөн гэвэл пүрэв гарагтаа хийж болно. Бархас байд гаргийн энерги эд баялаг өсөлт боломжийг нээдэг энергитэй байдаг юм аа. За тэгээд ерөөхдөө бол одоо яах ёстой вэ гэхээр лаврын навчаа лаан дээрээ дуустал насаагаад шатаага тавина гэсэн. Хийх цаг нь гэвэл өглөөний 7-оос 9 цагийн хооронд хийвэл маш үр дүнтэй, энерги идэвхтэй, хүсэл зорилго тодорхой үед хийвэл үр дүн өндөр байдаг. Тэгэхээр таны сэтгэл зүй маш тайван байх бөгөөд мөнгөний дом хийх орчин маш цэвэр цэмцгэр байх ёстой шүү. За та бүхэнд энэ хүү одоо хийх өдөр цагийг би description box дээр оруулаад өгнө.